үнэхээр өдий зэрэгтэй би бас нэг одоо даалгарчгаад ингээд одоо олныхаа донд ажил хийгээ явж байна гэдэг бэл тийм ээ. Одоо 54 жил хөдөлмөрлөд өнөөдөр бас ингээл явж л байна гэдэг чинь тэр одоо өндөр дээд буурал дээдсийн минь энэ одоо ерөөл тий бидэндээ өгч байгаа бурхнаас заяасан аз мөн шүү дээ. Эрхэм үзэгчдээ энэ өдрийн амгалан айлтгая. Эгэл эмэгтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард Доронтой аймгийн Ахмадын хорооны дарга Монгол Улсын зөвлөх багш Төмөргөө оролцож байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. 18 жил энэ ахмадуудынхаа төлөө зүтгэж байна тийм ээ. Тэгэхээр анх одоо Ахмадын хорооны энэ даргаар ажиллах болсон тэр сайхан түүхээсээ эхлээд бидэнтэй хаваалцгаая. За ингээд би бол боловсролын салбарт багшхан одоо ардынхаа нялхалчаар өөр хөөгтүүд сайхан залгуучуудтай одоо 37 жил ажилласны дараагаар шууд одоо гавьяаны амралтанда гарахад минь чавалсангтын ахмадуудын одоо нийтийн хурал болоод надыг одоо санал ингээд асуулахгүйгээр бас би мэдэхгүй ш ахмадын байгууллагын ажлыг тэр үед тэгээ мэдэхгүй чадахгүй да бас ахмадуудын өмнө бас санаа зовж ирсэн учраас би одоо барахгүй ажил байна гэж хэлэхэд минь та ахмадуудыг одоо голж байгаа мó ахмадын төлөө одоо хийж чадахгүй гэхэд бид нэр итгэхгүй байна. Та ингээд сургуулийн удирдлагаас хулаад олон жилийн одоо удирдлага багшийн одоо ажлыг хийсэн хүн учраас барна гэж бодож гин гэд намайг сонгож ийсэн. За тэгээд энэ одоо ахмадууд маань одоо итгэлийг тий ахмадуудын итгэлийг би хүлээж одоо хэцүү одоо байсан боловч санагдчихсан боловч одоо ямар ч хэлсэн би итгэлийг дааж одоо ахмадуудын төлөө чадах ятгаараа одоо хийнэ. Тэдний эрх сонирхол одоо бүхэл одоо нийгмийн асуудлыг л ингээд төртэйг хамтарч хамжиж ингээд ажиллахад бол одоо тэгээд шууд л одоо намайг сонгосон учраас ингээд ажилдаа ороод ажилласан. За тэр одоо цаг минь надад өнөөдөр үнэхээр хэцүү тулгамдсан юм юмнууд гарч ирсэн боловч өнөөдрийнхээ одоо 18 жилийн өндөрлгөөс харахад бол одоо бидний ажил өөдөө одоо ахмадууд маань ясаа намайг дэмжиж ингэж сайхан энэ үйл ажиллагаа ингээ явагдаж олон сайхан амжилтууд улсын хэмжээнд гаргасандаа би өнөөдөр бахархаж баярлаж явдаг шүү. Ахмадуудын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилласан энэ олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бол Хэрлэн сумын Ахмадын хороо улсын тэргүүний болсон. За дээрэс нь Доронтой аймгийн Ахмадын хороо саяхан 2020 онд 19 он тийм ээ 19 онд ингээд улсын тэргүүний Ахмадын хороо боллоо. Энэ одоо тэргүүний гэдэг энэ цол тэмдгийг авахд бол бас тодорхой шалгуур үзүүлэлт байдаг баха. Тэгээд ямар одоо бас амжилт гаргаж энэ одоо эрхэм үнэтэй шагналыг авсан бэ? За энэ одоо Монгол Улсын Ахмадын байгууллага гэж за Ахмадын одоо төв байгууллага тийм ээ Монгол Улсын Ахмадын хороо. За энэ байгууллагатай бид нар одоо ажиллаад дүгнүүлдэг. За энэ дүгнэхтэй бүр одоо жилийн ажлын чиглэл за ажил дүгнэх үзүүлэлтүүд тодорхой үзүүлэлтүүдээр ингээд гаргаад за бидний ажлыг бол одоо улсын тэргүүний сумд аймаг одоо хотын Ахмадын хорог тэргүүн болоход бол бүр Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч энэ үзүүлэлтийнхаа хүрээнд манайд 2-3 хоног одоо бас анх одоо тэр хотын Ахмадын хорог улсын тэргүүн болоход бол бүр ирж ажил шалгаж зөвлөгөө өгч за зарим сумдаар минь явж за энэ төвүүдийн одоо Ахмадын зөвлөгөөний багуудад байдсан шүү дээ. За энэ багуудын маань одоо тэр танкмуудаар орж за эднэртэй маань уулзаж одоо ажлыг бол ёстой бидний ажлыг бол гасар дээр нь одоо үзчихэж өгсөн шагналгаа энэ их хүндтэй 15. За тэгээд энэ хүндтэй гэж хэлдгийн учир нь зүүн бүсээс бид нар анх одоо төвшөц хорооно болно гэж одоо би бас амлалт өгөөд ингээд ахмадууд маань дэмжиж өдөгцөн сонгуульнууд маань дэмжиж хамтарч ажилласны үр дүнд ёстой төвшөц хороо болж одоо зүүн бүсээс анх удаа энэ улсын тэргүүнийг төрүүлж ирсэн.
За ингээд ерөнхийлөгчөөс одоо бид нар энэ орон нутагтаа ирээд нийт ахмадуудынхаа одоо ийм цуглаан хурлаар чангалан хүлээж авч ирсэн. Тэр үевэл өнөөдөр 10 гаруй жилийнхэн өндөрлгөөс харахад бол одоо надад үнэхээр мартагдчихгүй. Ямар ч одоо би одоо боловсролын салбарт олон жил ажилласан хүн ер нь ахмадынхаа төлөө ингэж ажиллаад азаа буурлууд тэдний буянлаг сайхан сэтгэл энэ санаа сэтгэлийг энэ төр одоо өргөж ингэж энэ шагналыг авч ирсэн бол үнэхээр багталтай байдаг юм шүү. Бахархалтай байдаг. Тий. Төмөр даргаас үлгэрэн дооройхон бол ерөөс юмыг маш одоо нухацтай, үнэн чодрог, юмыг чанартай. Одоо ахмад үрд нэгс хурж ажиллахын төлөө маш их мэрэж тэгж ажилдаг. Бидний тийм ч одоо даалгавар чиглэл өмнөөсөө хөгжсөн. Тийм ч тэр хүний удирдлагын дээр ажилласаар одоо манай ахмадын зөвлөл маань энэ жил одоо улсын тэргүүний ахмадын зөвлөлөөр шалгарсан. Одоо ер нь өмнө одоо олон жил дараалан Хэвлэн сумынхаа одоо шилдэг зөвлөлөөр шалгарч байсан. Энэ жил бол улсын тэргүүний ахмадын зөвлөл болсон. Энэ бол энэ хүн олон жил удирдсан зохион байгуулсан сүүлийн үед саль дарга бас байгаа. Ингээ энэ хоёр хүний одоо удирдлага зохион байгуул ажлын туршлагын дор одоо бид нар маш их үлгэр жишээ авч ингэж ажилласны хүчинд бид одоо бас ийм амжилтанд төрсөн байгаа. Тэгээд би улмаар 10 жил ажилласны дараа одоо Дорнот аймгийн Ахмадтай хорооны баг хурд гэж одоо эрх барих дээд байгууллага байдгийн. За ингээд баг хурлаар одоо намайг за Ахмадын ажилд одоо удирдах ажилд туршлагдсан гэж үзэж байгаа юм уу? Ерөөсөө нь одоо ингээд 14 сумын маань Ахмадын төлөөлөл 200-аад одоо ахмадууд тэр баг хуралдаа ирдгийг. Тэгээ тэр хурлаар одоо ингээд бас 3-4 хүн ингээд яадсан шүү дээ. Хөтөлбөрөө дэвшүүлээд одоо ингээд өрсөлдөг юм байна. Тэгээд би бол яг нөгөө Ахмадтай хорооны ажлыг цумандаа хийжээс учраас нэг хөтөлбөр гээд байх юмгүй. Ингээд намайг Ахмадын юунаас аймгийн Ахмадтай хорооны хуучин одоо дарга маань нэр дэвшүүлж энд оруулаад тэгээд одоо ахмадууд маань бас шууд намайг тэр улсад дундаас сонгоцсонд нь би бол өшөө хариуцлага хүлээж өшөө хийх юм их байгаа юм байна. Аймгийн нийт ахмадуудтайгаа ажиллах энэ хариуцлагын ажлыг одоо надад итгэж ахаад ингээд дэвшүүлэн сонгосон явдалд одоо би за уран орсон гэх нь юу ах вэ? Ер нь хариуцлага нэмэгдсэнд одоо ингээд улам ажиллахын төлөө ахмадын байгууллагыг шатнд одоо улсын хэмжээнд гаргахын төлөө энэ ажилласан. Тэгээд 2019 онд Монгол улсын тэргүүний ахмадын хороогоор мөн одоо бид нар ажиллаа ингээд тайлагнаад бүр аймагтаа за ингээд мэрэгчлэлтэн ахмадын холбооны одоо мэрэгчлэлтэн ирж бас эдгээр үзэж харж бас дүгнэлт гаргадаг. За ингээд манай хороонд улсын тэргүүний ахмадын хороо ингэж хороо болгосон байхгүй юу? Тэгээ энэ одоо томоохон амжилтуудаараа би үнэхээр өнөөдөр сэтгэл санаа ахмадын төлөө хийсэн ажиллаараа буянлаг одоо үйлсийг миний одоо эрүүл мэнд миний энэ одоо бас гайгүй ингээд энэ ажлыг хийгээд явж байхад эдний маань одоо буян заяа надад одоо үнэхээр ингээд одоо миний биеинд орсон хөрсөн байна гэж бодоод их баяртай одоо ахмадуудаа их баярлж авдаг шүү. Тэгээд энэ дайлманд одоо бас би нийт одоо удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах одоо өдөр болох гэж байна. За энэ нэг дамжууд ахмад эмэгтэйчүүдтэй за мөн одоо охид би ч багшин учраас хүүхэд охид тийм ээ. Охид залуу эмэгтэйчүүд нийт эмэгтэйчүүдэн одоо бидний хэл зэнсээр Мартин 8-ны гэгэн сайхан мэндийг цагаан сүү хадаг дэлгэн мэдчилж байгааг бас хүлээн авна уу. За баярлалаа. Тэгэхээр таны хувьд бол бас багш мэрэгжилтэй анх энэ багш гэдэг мэрэгжлийг хэрхэн сонгож байв? Тэгээд ажлын гараагаа хаанаас эхэлж исэн бэ? За энэ бас их гоё асуулт тань сонирхолтой. Би боловсролын салбарт 37 жил ажиллаад за энэ ажиллах хугацаанд би 20 жилийн багшийнхаа ажлыг хийсэн. Монгол хэл уран зохиолын багш мэрэгжилтэй. За 17 жилд нь би сургуулийн одоо захирал эрхлэгч за харагч за мөн энэ аймгийн боловсрол соёлын одоо газар гэж байдаг шүү байдаг аймаг болгон тийм ээ. Тэр газараа мэрэгжилтэн зэрэг удирдах ажлыг ингээ хийжээ. За энэ хийх би одоо 69 онд 10 дугаар анги төгссөн. За тэр үед нэг л 10 жил гэж
одоо 1-р сургуульд байлаа. Тэгээ бас нэг гоё дурсамжтай юм ярихад би анхны конкурс гэж одоо эсэлтийн ерөнхий шалгалт гэж явдаг үедээ одоо нэртэй анхны конкурс манай төгсөлтөөс эхэлж ирсэн. Конкурс одоо эхэлж ирэх юм. За тэргээр би одоо хүүхэд байхасаа бас багшийнхаа үлгэр дуурайлыг авч багшийнхаа тэр монгол хэл уран зохиол ийм багшийнхаа хичээлд бас зарим үед энэ тэр магтуулж одоо үнэхээр энэ хичээд бас сонирхолтой багш мэргэжил ямар гоё юм бэ гэдэг одоо ийм л сэтгэл хүүхэд байхад минь одоо суусан. Тэгээд би одоо конкурст ороод улсын багшийн дэд сургуулийн монгол хэл уран зохиолын ангиг аваад үнэхээр одоо мөрөөдөл минь одоо би тэнд биелж ингээд би 69 онд яваад одоо 4 жилийн хугацаанд одоо амжилттай одоо оюутан цагаа өнгөрөөгөөд ингээд 73 онд аймагтаа одоо төгсөөд ингээд ирж ажилласан. За миний анхны одоо багшийн гараавал би 1-р сургууль төгссөн 1-р сургуульдаа монгол хэл уран зохиолын багшаар иржсэн. За тэгээд сайхан өнөөдөр 1-р сургуульдаа 5 жил одоо ажиллаад намайг бас одоо сургууль маань бас дэвшүүлж одоо ингээд 5 жилийн дараа 2-р сургуулийн хичээлийн эрхлэгчээр ингээд тавьж байгаа юм. Мөн л би одоо энэ 5 жил ажилласан залуу багш байсан учраас бас мэдгүй чадахгүй тэр хичээлийн эрхлэгчийн одоо тэр ажил бол бас хэцүү шүү дээ. Би сүүлд нь одоо тэрийг л боддгийн олон жил бас хичээлийн эрхлэгч хийжсэн. Тэгээ энэ ажилд томлоод тэгээ санал асуудгүй маа өмнө тэр манай боловсролын хэлтсийн дарга бид нар ч гэсэн шууд томилогдоод л өнөөдөр энэ үед энэ цаг үед чинь тэгэл одоо сураад л ажиллаа хийдэг юм жамтай шууд явуулж исэн. Тэгээд бас тулгамдсан хэцүү юмнууд ихний одоо жилд байж исэн боловч үнэхээр одоо хүн ихтгэл хүлээлгээд энэ л одоо чадах болов ч гэж бодсон юм уу. Ингээ яваад би энэ хичээлийн эрхлэгчийн ажлыг дараа нь дэвшээ захирлын ажлыг ингээ хийгээд явхад боловсролын салбартаа 37 жил ажилласан гэхэд үнэхээр багталтай. Би одоо энэ салбарт ажиллаад миний мэргэжлэр одоо та нар шиг ийм сайхан олон сайхан орон нутагт Монгол телевизэд 3 байна. Сэтгүүлч мэргэжилтэй, монгол хэлний багш мэргэжилтэй, эрдэм шилжилгээний одоо хэлний хүрээлэнд одоо бүр зэрэг цолтой одоо миний одоо тэр бэлтгэсэн шавнар минь бүгдээрээ надаас илүү зэрэг цолыг надаас илүү юу хурдан авч одоо ингээд өсөж өндийсэн байхгүй юу. Энэ бол багш хүний үнэхээр бахархал. Өөрөө одоо хурдан шавнараа бэлдээд өөрөөс нь хурдан илүү гараад шавнар нь ингээд одоо сайхан явж ийн гэдэг чинь одоо багш хүний бахархал байлгүй яах вэ. Тэгээ энэ одоо бүгд сайхан амжилттай миний одоо энэ 55 жил хөдөлмөрлөх тасралтгүй хөдөлмөрлөгт энэ бүхэн миний одоо сэтгэл хангалуун, тайван, санаа зовхгүй ажил төрөл минь одоо их гоё бүтэмжтэй ингээд явхад бол хүн өнөөдөр би одоо 70 гарцсан дэлгэрчлээ. Тэгээд ингээд одоо настайгаараа ингээд бодоод байхгүй. Ингээд сайхан олныхаа дунд ингээд явж байгаа минь энэ л буян штэ. Энэ хүүхдүүдийн буян, ахмадуудын буян. Эднэртэй маш ихээр бахархаж баярлаж явдаг шүү гэдгээ дахин бас хэлмээр байна. Тэгэхээр та 38 жил бол хүүхдүүдийн буян донд, за 18 жил бол ингээ ахмадуудын буян донд сайхан амьдарч байна тийм ээ. Тэгээд ер нь бол удирдах ажлыг бол бас их залуугаасаа хийжээ. Тэгэхээр хүн удирдахдаа юунд төлхөө анхаарлаа хандуулж ажиллаж байна? Ер нь одоо тэгээд бас нэлээд хэдэн жил хийгээд удирдах ажил хийгээд ирэхээр хүмбэл их л одоо орчноос болон одоо энэ сайн хөдөлмөрлж байгаа энэ арга барилтай туршлагатай хүмүүсээс өөрийн эрх өнөөгд орчноос суралцдаг тэр арга барилыг эзэмшдэг. Тэгээ миний энэ ахмадын ажлыг гайгүй одоо хийгээд энэ тэр одоо 18 жил болсон энэ бол миний багш мэргэжилтэй бүр салшгүй холбоотой. Бид нар хичээлээ заахтай хүүхдэд ямар би энэ сэдвийг ямар талаас нь эхэлж ямар аргаар жишээлх юм бол доржид ямар аргаар би ойлгох юм, дулмаа одоо сайн сурлагатай юм энүүнийг ямар аргаар би конспектэнд одоо тусгаж ингэж хүн болгонд хүртээлтэй ингээд орох юм. Тэр арга барилыг бол би 20 гаруй жил багшлагтай бол үнэхээр тэр багштай бол тийм арга барил суудаг. Тэгээд дараачийн хүн удирдах хүүхдэд одоо ингээд сайхан зөвлөгөөх одоо насан туршдаа би одоо энэ одоо ингээд хүүхдэд, залуучуудад
За ахмадуудад гээд ингээд бодоход бол хүний хөгжлийн төлөө бид ёстой 55 жилийг зориулжээ гэж боддгийг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүний хөгжил тий хаан ч гэсэн ямар ч улс оронд одоо энэ дэлхийн ертөнцид бол хүн нь хөгжихгүйгээр хүн нь одоо үнэхээр учир ухаан сайхан ухаан сууж тэлэхгүйгээр одоо нийгэм хөгжихэд хэцүү гэж одоо би боддог. Тэгээ хүний хөгжлийн төлөө энэ олон жил одоо бүтээлч хөдөлмөрөөр зориулсандаа би л одоо их одоо том сайхан амгалан явдаг хүн шүү. Энэ бол үнэхээр гайхалтай сайхан гэж би энэ хөдөлмөрөөр бодож байна. Боловсролын салбарт ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлж исэн за туршилгаа бусдад хуваалцж исэн тэм сайхан тэргуун туршлагаасаа хуваалцахгүй юу? Энэ бол одоо их мундаг асуулт. Ер нь мундаг одоо гоё юм хариулж болохоор байна. Тэгээ ер нь багш нарын ур чадвар дээшлэн ер нь гайгүй сайн багш болно гэдэг одоо энэ зам бол одоо багшилж явах хугацаанд одоо нийт аймгийн багш нарын одоо дунд одоо жил болгон ур чадварын тэмцээн гэж авдаг байхгүй юу. Тэгэл энэ хөдөөний сундууд, энэ төвийн олон сургуулиудын одоо мэрэгжлийн багш нартай хичээл заана. Тэр ур чадварын тэмцээнд одоо ингээл сургууль ор гээл өөрөг чинь. За зарим одоо жил бол орохгүй санаатай л бас байхад л за ор тэгээ сургуулиас ингээд заахаар энэ одоо энэ сургууль дээр ур чадварын тэмцээн эхлэх болдог байхгүй юу. За эндээ бас гайгүй гараад ирж байгаа юм шиг байгаа юм. Тэгэл одоо сургуулиас өөрөөгөө л ингээд ортог байхгүй юм. Тэгэл одоо энэ тэр аймгийн ур чадварын тэмцээн чинь ер нь хөдөө гадааны одоо төвийн энэ олон сургуулийн үнэхээр мундаг одоо ийм арга зүйтэй, заах арга сайтай ийм багш нарын дунд л уралдсан шүү дээ. Тэгэл жил болгон шахуул одоо орж илээ. Тэгээд би бол одоо 1-3 дахь байранд шалгаж сургууль хөгжүүлэх илтгэл гэж бас явдгийг жилдээ энэ сургуулиудын дунд. За тэр илтгэл мөн ийм байр маяад эзэлж илтгэл сайн бичин ном зам сургууль хүмүүжүүлэх сэтгэл зүй судлал тэгэл энэ боловсролын хүрээний одоо бүхэл юмаа судалж уншиж мэдчихэж тэр илтгэлийг одоо улсад явуулна шүү. Тэгээ энэ илтгэл эдэртээ одоо ингээд бичээд юм мэдэж бичихийн тулд одоо юм судалж уншин тийм ээ. Багш нь үнэхээр мэрэгчлээ сонирхолтой бол унших хэрэгтэй, хийх хэрэгтэй. Тэгжээч л одоо бас хүний өр хөвгтийг одоо хүн болгох шүү дээ. Зөв монгол хүн болгон, чадамжтай сайхан монгол хүн болно. Бусдаа одоо өнөөдөр бол даяарчил гэж яриад байна тийм ээ. За даяарчил гэж ярьж байгаа нь өнөөдрийн хөгжлийн өндөрлөг төв хөрсөн бол одоо үнэхээр одоо бас зөв ийм шатандаа ирсэн л дээ. Гэхдээ бас андаашил манайд байх хэрэгтэй. Монгол хүн чинь одоо ямар чанараараа ялгарч ийж монгол хүн, монгол улс одоо өнөөдөр өв соёл гээл маш мундаг юм одоо их сайхан одоо сэргээд явж штэ. Энэгээрээ ялгарч иж монгол хүн тийм ээ. За ийм одоо ур чадвар сургууль хүмүүжүүлэхийн муншлаганд бас ингээд олон орж ирсний үр дүнбэл бас одоо залуу багш нарт ч би хэлж ярихад бас нэг овоо туршлага сууж байгаа тэр үед чинь за тэгээ зөвлөгөө өгөх төрөл бүрийн энэ удирдах ажил хийж явахдаа надад бас энэ боловсролын газраас маань удирдахуд маань үүрэг өгнө л дөө. Тэгээ энийг одоо яах би багшлах ажилдаа үнэхээр л дур сонирхолтой мөрөөдлөө биелүүлжсэн хүн учраас энийг төвөгшөөхгүй ингээд бас чадхаасаа чадхаа хүртэл ингээд хийж ирсэн энэ байдлын миний залуу багш нар, миний шавнар бол одоо үнэхээр бас тусгаж авдаг бахаа л гэж бодож байна. Боловсролын салбарт удирдлага хийх одоо ингээд ахмадын хороонд удирдлага хийх хоёрын хоорондох ялгаа ер нь хэр ажиглагддаг вэ? Энэ ялгаатай. Тэгээ энэ одоо би юунд дээр одоо ажиглагдсан бас бодож ийн гэхээр ахмадууд бол одоо амьдралын сайхан туршлагатай, ухаантай одоо бүхэл амьдралын одоо золон жаргалыг үтсэн за ингээд одоо үр хөөхд болон энэ залуучуудад Монголын залуучуудаа үнэхээр үлгэрлэлтэй ийм сайхан улс байх ёстой шүү дээ. За тэгээ энэ одоо байдалтай энэ мундаг одоо улсуудыг энэ ахмад үеийг удирдна гэдэг бол би одоо сайн даач ийм сайн болгоод байгаа юм биш. Хамгийн гол нь миний багш мэрэгжил
үнэхээр энэ ахмадын ажилд тэднэртэй ажиллах арга барилаа олох, тэднэртэй харилцах ухаанаа олох, тэднэртэй одоо яаж харилцвал би бас сайхан одоо ингээд ойлголцож биеиндээ ийм ээлтэй гоё одоо хандаж жаргалтай байх ээ гэдэг юмыг л одоо тэр багшийн одоо мэрэгчлээсээ сургууль хүмүүжүүлэх тэр олон жилийн хөдөлмөрөөсөө одоо үнэхээр тэрэн дээрээ тусгаж ахмадуудтай харилцаж авдаг шин. Үнэхээр ахмадууд бол бас ингээд яг хөөгчиг одоо бага насны хөөгчиг залуучуудыг хөрөхөд туршлага багтай бас амьдралдаа сайн одоо сурж яагаагүй ийм сайхан улсууд бас залуучууд байгаа шүү дээ. За тэгэхээр эднэрийг бодвол одоо үнэхээр бас харилцаач гэсэн. За эвгүй нь яхаа ер нь жоохон алдаж энтер ярих юм уу харьцаж ярих ийм одоо үйл ажиллагаанд оруулж одоо янз бүрийн юм болж цуглаан одоо урлаг соёлын наадам гээл зөндөө олон их ажлууд байна. Төрөл бүрийн ажлууд. За энэ дээр одоо ингээд эвгүй жаахан харилцаа энтер заримдаа ингээд гарах юм бол ахмадууд чинь намайг загнаал хаяа. Загнаа шууд загнаа. Тех ёстой. Тэрийгээ тэг гэж урдаар нь одоо тех ёстой байсан л байхгүй юу гэвэл одоо надад шууд цагийнхад би одоо хүлээж авах сүр аргагүй. Тэднэртэй их зөөлөн зөв харьцах сүр арга байхгүй. За хүүхдүүдийг л хаяа одоо багшаа хүний хувьд бол амьдралын ухаан суугаагүй жоохон ялхвалчир ийм одоо цагаахан сэтгэлтэй айгүй гоё л да хүүхдүүд чинь. Одоо ямар ч муу санаа байхгүй ийм гоёор л бидний гар дээр ирдэг шүү дээ. За ингээд хүүхдүүдийн хувьд бол бас жоохон сахилахгүйдэх ч юм уу янз бүрийн одоо ингээд дүр төрх гарахад нь сандраад одоо багш өний хувьд бол цаанаа жинкнээсээ ууралж чаддгүй шүү дээ багш бол наана одоо нэг зандарч ингээд яаж байгаа юм шиг өөрт нь ингээд ойлгуулах гэж жаахан ширүүн байгаа юм шиг ингэж дүр төрхтэйгээр одоо тэрийгээ их зөв гаргаж хүүхдүүдэд хандах ийм л хэрэгтэй болдог байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрын ялгаа хүүхэд залуучуудтай ажиллах ахмадуудтай ажиллах ялгаа хоорондоо харилцааны одоо соёл харилцааны тэр ур чадварыг одоо сайн эзэмшиж ухаантай ярихгүй ухаантай ингээд удирдахгүй бол хэцүү юм гардаг байхгүй юу. Одоо бол гайгүй болж тэ би энэ сайхан ойлголцоод одоо миний ахмадууд бол минийхээ ажлыг одоо сайхан дэмжиж зохион байгуулж байгаа ажлуудад аягүй идэвхтэй оролцсон. За зохион байгуулж байгаа ажлууд оролцохдоо бүр ингээд одоо улс орны хэмжээд уралдаан цэмцээнд ингээд явах юм бол аймгаал ёстой авчгарна шүү. Ахмадын байгууллагынхаа нэр төрийг хамгаална шүү. Ерөөсөө л нэг ийм сайхан уур амьсгалаар л ингээд хамтарч ажилладаг учраас би бас аз заяатай жаргалтай хүн гэж өөрийгөө одоо бодож их гоё өөдөө сэтгэлтэй явдаг шүү дээ багшин. Тэгэхээр ахмадууд маань л одоо залуу үедээ өөрийн ариун их туршлагаасаа хуваалцаж, зааж, сургах тэдэнд одоо зөвлөх тийм ээ дэм болох ийм болол одоо сэрэгцээ шаардлага бол байдаг л да. Тэгэхээр ахмадууд маань одоо яг залуучуудаа энэ үлгэр дуурайлал болох зааж сургах тал дээр сүүлийн үед л бас арга барилаа нэлээ өөрчилж гин. Одоо эхэндээ бол нэг юм шүүмжлэх өнгө аяс их байдаг байсан тийм ээ. Одооны хүүхдүүд ингэсэн ч гэдэг юм уу эсвэл бидний үед ийм байлаа гэдэг ийм хандлагаар хандаад нөгөө ойлголцож чадахгүй байх шиг тийм ийм асуудлууд их байдаг байлаа л да. Одоо бол манай энэ ахмадууд манаас их өөр хандлагаа бол их сайхан өөрчлөөд байна тийм ээ. Залуучуудаа бид нэр зааж зөвлөн туслахын тулд бас зөөлөн ур чадвараас харьцах хэрэгтэй байх шүү гэдэг хандлагаа их орж ах шиг байна. Яг зөөлөн ур чадвар, зөөлөн хандлага гэдэг чинь хамгийн чухал өнөөдөр одоо яригдчихэж штэ. Тэгэхээр би ахмадуудаа бас хэлдэг л дээ. Одооны залуучууд бол бас нэг автобусанд ингээд одоо ингээд зогсоод явж байгаа ч гэсэн суудлаа тавиад нэг хордон босоод өгчихгүй. Тэгээд ер нь их л жахан юу байна да гэж. Ер нь нэг жахан хүмүүжил мотай байна гэж тий. За тэрнийг бол одоо тийм талж байна. Хүндэлтийг одоо их одооны залуучууд чинь бас их соёлтой, их гоёор харьцдаг, аягүй өөр болж байгаа шүү. Би бол одоо багш хүний хувьд л тэгж боддог шүү. Миний одоо Монгол улсын бидний Монгол улсын залуу ийм сайхан одоо болж ирж байна. Ийм сайхан одоо арилцаатай яг алдаж ондог залуу одоо хамтлагаас боловч за энэ одоо хөгжлийнхээ явцад ийм сайхан хандлага руу ингээд ороод ийм болж ийн гэдэг бол ёстой бидний хувьд бол бахархал.
Тэгээ ахмадуудтай би хэлдэг. Өөрөө залуучуудаа хүндэлж ээж, бид нар өөрсдөө залуучуудыг хүндэлж ээж, гоё тэднэртэй харилцаж ээж, тэгээд бид нар өөрсдөө хөндлүүлнэ. Тэд нарыг ингээд одоо арга туршлага муутай жаахан иймэрхүү залуу одоо үедээ ингээд алдаад яваад яхад нь өшөө тэр алдаан дээр нь одоо бид нар жаахан эвгүүгээр харьцаад эвгүүгээр ойлгоод ингээд явах юм бол бидний өнөө залгамж холбоогоо бэхжүүлнэ. Бид нар залуу үедээ үлгэрлэн залуу үеийн одоо энэ ардынхаа өв соёл бүхэл сайхан энэ зан сайшил Монгол гэж ялгарх тэр сайхан одоо юмнууд ахмадуудад байна. Энийгээ одоо заас сургаад ингээд өвлүүлээд эднэрийн зөв чиглүүлээд явах нь бидний үүрэг учраас одоо хэдүүлээ одоо төр дээр үеиг шиг эднэр залууч жоохон өмнө үед бол бүр залуучууд бол тэр л өөрийнхөө туршлагагүй агаас л болж байгаа шээ. Тэрнээс биш одоо эднэрийг ингээ энэ маа ахмадууд үе юм бэ? Одоо хөгшнүүд ч гэдэг юм уу. Тийм ухаанаар ердөө боддог залуучууд байхгүй байхаа гэж би бол итгэлтэй байдаг шүү. Тэгээд одоо энэ залуучуудын одоо энэ л сайхан чанарыг бид нар залгамж холбоо гэдэг жил болгон одоо энэ төлөвлөгөө юмдаа оруулаад одоо энэ залуучуудын байгууллага, хүүхдийн байгууллага, сургууль цэцэрлэг эднэртэйгээ ингээ сайхан одоо ажил зохион байгуулдаг штеп. За энийг одоо улам чанартай өнөөдрийн энэ одоо бодлого, улсынхаа бодлого тийм ээ. Энэ залуучуудынхаа явж байгаа хандлага энд хэдүүлээ ёстой одооны одоо бодлогыг зөөлөн хандлагаар зөв хандлага чиглэлрүү нь оруулж ингэж л явах юм бол одоо бид нар залуучуудаа ч гоё хөндлөгдөн. Залуучууд ч одоо гоё болоход бид нар л нөлөөлөх ёстой. Сайхан ааш одоо зантай, ёс суртахуунтай одоо ийм байхад бол бид нар л нөлөөлөх ёстой шүү дээ. Одоо амьдралын туршлага бид нар чинь байна. Тэгээ тэд нарыг бол ердөө муугаар бодож болохгүй. Би бол одоо багшун энэ олон жил ажилласан багшууныхаа хувьд бол залуучууд руу нэг муу юм хийгээд байх ердөө тэгж бодохгүй. Нэг зөөвлж одоо ингээд миний мэрэгжил бид нарын одоо би ч ганцаараа тэгдэг биш багш нар бол тэгдэг л байх. Энэ гудамжинд ингээд нэг жаахан залуучууд юм уу хөөхд мөхөд нэг эвгүй юм хандлага хүмүүжил яриа хөрөө жаахан юм гаргаад энэ төр байхад бол заавал зогсож одоо танаас үлгээ авъя гэсэн гээгүй бидний одоо үүрэгцтэй ахмад хүний тэгэл одоо тэд нар чинь хэлээд болохгүйгийн салгаад за одоо яв тэр явах зөрүүгээ завь гэх мэтлэнгээр ингэж явж идэг штэ ахмадууд чинь ийм л ах хэвээр гэж боддог штэ. Үдсгэлэнт Эден компани Баярт мөчүүдийн хамтдаа бүтээлцээ утас 9158 83 34. Тэгэхээр өндөр насыг наслана гэдэг бол маш их буян байдгаа гэдэг. Тэгээ таны хувьд бас ээж аавынхаа тухай танилцуулахгүй юу? Таны аавыг бас 100 настай юм сайхан буурай байдаг гэж би сонсч байсан. За. Бас сонссон байна. За миний аав одоо энэ жил 100 наснд хүрж ерөнхийлөгчийн одоо хүндэтгэлийг аваад маш сайхан баяртай сар шинэхэ баярыг хүүхдтэй өрөөл хайрлаад өнөөдөр одоо хүүхдүүд нь хамгийн одоо багаас нь бус нь бүгд одоо тэтгэвртэй гарсан байна. Тэгээд хүүхдүүд аав ээжтэйгээ аавтайгаа одоо ийм сайхан урт насыг наслаад ийм сайхан явж байгаад үнэхээр би баяртай байна. Тэгээд манай аав ээж хоёр бол Сүхбаатар аймгийн Халзал сумын уул хүмүүс. За ингээд ээж минь 4 жилийн өмнө өд болсон. 12 хүүхэд төрүүлж өсгсөн. За 12-ын одоо 2 дахь нь би байгаа юм. За ингээд би 10 дүүтэй. Өнөөдөр одоо хөдөөний одоо малчин айлын хөөхд миний үед ямар байсан одоо тийм одоо байдлаар гэрийн хүмүүжил одоо үлгэрлэн дагуулж одоо сургаж одоо бүхэл одоо хүрээнд амьдралын нөхцөлд ингэсэн тэр одоо гэрийн хүмүүжил бол одоо ч хүүхдүүдэд нь байдаг штэ манай. Тэр 12 хүүхдийг зохих боловсралтай, за ажил төрөлтэй, нийгэмд өөрийн амьдралыг сайхан аваач явчих ийм сайхан хүмүүс болгосон энэ хоёр ажилтны одоо ер нь ээж аавын ачийг хариулж бардгүй юм гинлээ. Тэгээ сэтгэл сайхан одоо айл өрх болоод ингээд ээж аавда харагдах нь л одоо хариулж байгаа нэг бас нэг тал юм болол гэж би боддгий штэ. Тэгээд одоо аав ээж хоёр минь ингээд 4 жилийн өмнө ээж минь өөд болсон. За ийм сайхан болсод идэг. За миний одоо ханы жилүүл хөлийн цэргийн одоо хүн
За Москва хотноо Хэлийн цэргийн дээд сургууль төгсөөд Доронт аймагт ирээд бид хоёр одоо би сургууль төгсөж ирээд ингээд одоо гэрэл болж исэн. За ингээд 24 жил Хэлийн цэргийн байгууллагад ажиллаад харин одоо юуны бол хүнд өвчний улмаас 94 онд одоо нас барсан. За ингээд одоо Хэлийн цэргийн офицер одоо хил хамгаалал Монгол улсынхаа одоо тусгай ард тогтнол Хэлийн амгалан тайван байдал энэ сайхан одоо нэр хүндтэй албанд 20 гаруй жил ажилласан одоо ааваараа миний хүүхдүүд одоо бахархдаг. Би одоо 5 хүүхэдтэй, бид хоёрын дундаас 5 хүүхэд гарсан, 2 хүү 3 охин. За энэ хүүхдүүд маань одоо 6-аас 14 насны хооронд ааваас үлдчихсэн. Тэгээд одоо ээж нь энэ хугацаанд аав нь одоо өд болоод 30 гаруй жил болж штэ. Тэгэхэд одоо хүнд одоо энэ амьдралыг авч байгаа хүүхдүүдийн одоо сургууль соёлын төгсгөж нэг амьдралтай залгуулах энэ үүргийг би одоо нас одоо 30 гаруй жил одоо энэ ингээд одоо амьдралдаа хүүхдүүдийн төлөө явж одоо бүгдийг боловсралтай болгосон одоо сайхан гэр бүлүүд төрийн албанд 3 нь ажиллаж байна, 2 нь хувийн хвшилд ажиллаж байна. Тэгээ эмч багш эдийн засагч за Хэлийн цэргийн одоо офицерч гэдэг юм ингээд миний хүүхдүүд амьдрал ээжтэй ямар ч одоо сэтгэл зовоосон юмгүйгээр гой сайхан амьдарч байгаа нь бас л тэр аавын эмээ өвөгийн өв дээдсийн минь одоо буян биднэрт үнэхээр байдаг. Үнэхээр өдөө зэрэгтэй би бас нэг одоо даалгарч чаад ингээд одоо олныхаа донд ажил хийгээ явж гинэ гэдэг бол тийм ээ. Одоо 54 жил хөдөлмөрлөд өнөөдөр бас ингээл явж л байна гэдэг чинь тэр одоо өндөр дээд буурал дээдсийн минь энэ одоо ерөөл тий бидэндээ өгч байгаа бурхнаас заяасан аз мөн шүү дээ. Тэгээд ийм сайхан амьдарч байгаа хүүхдүүд маань одоо ийм сайн амьдарч байгаа. Надтай дэм тус болно, хайрлна, халамжлна бүхэл юмыг одоо хүүхдүүд маань л хийж өгч байна. Тэгээд л багш нь одоо ингэж гайгүй сайхан сэтгэл санаа өндөр одоо би нэг бүхэл насныхаа одоо ингээд сайхан сэтгэл санааны амгалан тайван байх бурхны оронд явлаач гэсэн амгалан сайхнаар явах ийм л нөхцөл байдлыг бүрдүүлчихсэн хүн шиг л одоо ийм сэтгэлтэй явдаг. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч халуун татан сайхан яриа өрнөөс нь танд баярлалаа. Ингээд нэвтрүүлэгтээ минь хамтран ажиллаж байгаа Захирмаа цэцгийн дэлгүүрийн энэ цагаан цэцгийн баглаа танд бэлэг болгон гартуулъя. Тэгээ амьд цэцгийн баглаагаар аз жаргалыг түгэй өрөөтэй нөхөв Захирмаа цэцгийн дэлгүүр маань ажилладаг байгаа. Танд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн ирээё. За танай телевиз энэ жил үнэхээр одоо сайхан ийм нэвтрүүлэг контент бэлдэж одоо энэ эмэгтэйчүүдийг за тэгээд энэ нийгэмд одоо энэ сайхан төвөөсөн сурталчилсан ч гэдэг юм уу ийм сайхан нэвтрүүлгийг ингээд зохиож олныг ингээд хамруулж олон эмэгтэйчүүдийг бас баярлуулж бас нийтэд ингээд сурчлан түгээж ингэж байгаа энэ сайхан шинэлэг ажлыг чинь үнэхээр би бахархаж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Захирмаа цэцгийн дэлгүүр амьд цэцгийн баглаагаар аз жаргалыг түгээе. Эрхэм үзэгчдээ Эгэл эмэгтэй нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт Доронт аймгийн Ахмадын хорооны дарга Монгол Улсын зөвлөх багш Төмөргөө оролцлоо.